Зөвхөн шүний минт шашуунат байгуул шүний минт за энэ дуу хэр байна? Энэ дуу дажгүй нөө. Окей. Дажгүй. За юу вэ? Өчтөрөх шиг бүгдээрээ чөлөөтэй сэдвээр хоорондоо гоё ярилцаад танд бас асуулт өгвөл асууж болно. Тэг ярилцаад явъя. Окей. Дуу дажгүй баха мик ашиглаж байгаа болохоор. За бүгдээрэнд нь дахиад шөнийн мэнд яг жихнээсээ энэ лайв эхлүүлье. Тэгээ миний хувьд шөнөөр нэлээд ажиллах шаардлагатай байгаа. Тэгээ нөгөө цагийн зүрхнээ шалтгаалаад тэгээ ажлаа ингээ бас та нартай энгийн чөлөөтэй ярилцаад мөн асуултууд чинь аль чадлаараа хариулахыг хичээе. Тэгээд та өөрсдийнхөө бодсон сансан юм асууж болно. Тэг мэдэх юм байвал хариулъя. Юу н шүний амьдралтай болсон юм шүү дээ. За тэгээд асуухан байвал бичээрэй. Тэгээд тэрнээс өмнө харин нэг домог уншаад өгч болж байна. За нэг өвгөн бөөгийн түүх гэдэг энэ домгийг уншиж өгье доо. Тэгээ бүгдээрээ цаашд нь яриагаа үргэлжлүүлнэ. Энэ дээрээс магадгүй сонсоод бас та нарт бас янз янзын асуулт гарч болох юм те. Тэгэхээр дуу дажгүй байхаа. Өвгөн бөөгийн түүх. Алтай нутагт олон бөөг дурсах хэдий ч тэдний дундаас онцолж нэгэн бөөтэй илүү хүндэтгэлтэй ханддаг байв. Энэ бол өвгөн бөө юм. Тэрээр олон жил амьдарч Алтай нутагта хамгийн сайн мэддэг болсон юм. Өвгөн бөө амьтдын хэлийг ойлгож мөн Алтай нутгийн уул ус түүнтэй ярьдаг мэт болсон байна. Өвгөн бөө бүхнийг мэддэг гин болохгүй чулуу авсан хүн түүнийг хаана аваач тавих ёстойг тэр чулууг хараад мэддэг байж. Алтай нутгийн бүх чулуу мод ургамлыг өвгөн бөө мэддэг гин. Тэрээр
Өлгөний гэж бас нэг энэ одоо тэнгэр газар гэдэгтээ арай өөр утгатай. Ирлик өлгөн гэж. Өлгөнийг сонсдог нууц үгсийг сурч өлгөнөөс хэрхэн хүч чадал аврал гуйхаа мэддэг. Бас үгэн бөө хүмүүст хор хөнөөл учруулахгүй тулд ирликийг хэрхэн аргадаж түүнд ямар үг хэлэхээ хамгийн сайн мэддэг нэгэн байж олон жил тэрээр асар мэдлэгийг хураасан хэдий ч бодол давтан шаналх үе ирэв. Үгэн бөө өөр дээр нь үхэл ирэх ойртсон байгааг мэджээ. Түүнд шав байхгүй, үр хүүхэд байхгүй. Босгосон уртсаа холцоор хучаад түүндээ ганцаар амьдрах үгэн бод эрдэм мэдлэгийг нь өвлөх хүн байсангүй. Түүнээс хойш ирликийг хэн аргадах вэ? Өлгөөнтэй хэн хэлэлцэх вэ? Алтай нутгийн уул ус ан амьтад хинтээ ярих вэ? гэж удаан бодол давтсан үгэн бөө холцсон уртсаа орхин олон хүний тосгон руу буухаар шийдсэн юм. Өвгөн бөө сэтгэл цагаан тэнгэрийн очтой нэгнийг олохоор олон хүний тосгон руу өөрт байгаа мэдлэг чадвараа зааж сургах олноос онцгой нэгнийг хайхаар олон жилийн дараа уулнаасаа буув. Олон хүний дундор удаан алхав. Тэнгэрийн очтой нэгнийг хайх тусам тэр санаа зовж эхлэв. Учир нь хүмүүсийн очин унтарч үннийг үзэх нүдэн сохорсон болохыг тэрээр анзаарав. Өвгөн бөө амьтдын хэлийг тэдэнд заавал тэд дуустал нь агнах болно. Байгалийн хэлийг заавал тэд шуналт хөтлөгдөж сүйдлэх болно. Өлгөөнтэй харьцах нууц үгсийг хэлбэл тэд түүнийг гомдоох болно. Ирликтэй харьцах үгсийг заавал тэд түүнийг хилэгнүүлэх болно. Бусдыг аврах арга ухааныг заавал тэд бардамналд хөтлөгдөнө. Өөрт байгаа бүхнээ заавал тэдний сэтгэл даахгүй зүрх зэсэхгүй өөрсдийгөө үгүй гэж дуусах хүртлээр бардамнал шунал хоёрт хөтлөгдөх юм байна гэдгийг өвгөн бөө ойлгож гин сэтгэл гонсгор алтан уулсынхаа бүглүү тайгарав холцсон урт руугаа өвгөн бөө буцаж гин. Гэхдээ түүнд хэн нэгнийг олох хэрэгтэй байсан тул энэ удаа өлгөнөөс тусламж гуйхаар шийдэж 7 хоног бөөлж гарн цуцаж хөлн хөшиж байсан хэдий ч өвгөн бөө өргөжлүүлж бөөлсөөр байв. Гэтэл 9 дэх өдөр өлгөн хариу өгөв. Өлгөн түүнд бүх мэдлэг ухаанаа хавтгай чулуун дээр бичээд голын усанд хадгал. Тэнгэрийн очтой хүн тэр мэрэгэн ухааны чулууг олох болно. Харин харах нүд ойлгох ухаан дутуу бусд нь бардамнал мэдэмхийлэл шуналтай хөтлөгдөөд мэрэгэн ухааны чулууг үл олж чадна гэж хэлв. Өвгөн бөө бүхнийг ёсоор үлдэн мэрэгэн ухааны чулууг бүтээн голын усанд нуув. Тэнгэрийн очтой нэгэн мэрэгэн ухааны чулууг олох хүртэл хэдий хугацаа өнгөрөхийг хэн ч үл мэднэ. За энэ өвгөн бөөгийн түүхэн. За энэ дээр яах юм бол энэ бөө олон жил бөөлөхдөө байгаль энэ лус савдаг ан амьтадтай харьцах арга ухааныг мөн тэднийг байгаль дэлхийг хэрхэн аргадах гих мэт тэр арга ухааныг олсон бусдыг хэрхэн аврах тэр мэдлэгт суралцсан боловч түүнийг нь өвлөж авах хүн харин олж чадаагүй. Тийм учраас өвгөн бөө тэр өлгөөнтэй харилцаж өөрийнх нь бүх мэдлэг ухаанаа тэр чадвараа тэр чулуун чингээгээд голын усанд нуусан байна. За тэгээд тэнд бол тэр бөөгийн мэдлэг чадвар авьяас бэлэг бүх зүйл шингэсэн. Харин тэнгэрийн очтой хүн л тэр чулууг олж чадна. Бардамнал ч юм уу тийм мэдэмхийлэлт хөтлөгдсөн харлаган хүмүүс бол тог тасраагүй шүү. Кейбордны дийлэгцэн. Харлаган хүмүүс бол тэр мэрэгэн ухааны чулууг хизээж олж чадахгүй. За энэ нэг өвгөн бөөгийн ийм нэг домог байна да. Эндээс үзэхэд бол бөө гэдэг бол асар их мэдлэг чадвар, асар их мэдлэг байгаа. Энэ их асар их мэдлэг чадварыг авах хүн бол энгийн нэг хүн биш байх юм. Тэр хүн бол юу гэдэм нэг ухаантай ер нь л тийм тэнгэрийн очтой гэж энэ дээр зүүрлээд байна. Бид нар нэг ярьдаг да нэг нүдэндээ галтай нүүрэндээ цогтой гэдэргээл те. Нүүрэндээ галтай нүдэндээ цогтой ч гэдэг лөө. Тэгж ярьдаг да те. Тийм хүн л тэр бөөгийн эрдэм ухааныг өвлөн авч суралцаж түүгээрээ дамжуулж буцаж тул сүрэгдэг. Тэгээ эндээс харахад болохоор бид хүнээ их буруу сонгоод байгаа юм шиг харагддаг.
тэр бөө болох ч байгаа хүнийг буруу сонгоод буруу тодруулж байгаа юм шиг санагддаг. Зүгээр л ингээд нэг юм өнөө маргаашийнхаа амьдралыг арга цаах гэсэн ч байт юм уу, эсвэл зүгээр л бөө болж өнгөр цагсурах гэсэн ч байт юм уу. Тийм буруу хүмүүсийг сонгосноо тэндээсээ дамжаад нэг юм янз янзын сөрөг одоо бид нар янз янзын мэдээллүүд аваад нь штеп тэндээс бөө ингэсэн л гэн арх уусан л гэн одоо айлгаж сүрдүүлсэн ч гэдэг юм уу. Тэгэхээр бид нар хүнийг буруу сонгоод байдаг. Одоо сүүлийн 20 жил бол одоо хаа хамаагүй хүмүүсийг тодруулаад байна гэдэг чинь бид нар хүнээ буруу сонгоод байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ түүхээс надад бол яг нэг ийм сэтгэл төрөөд байгаа. Хин бөө болох вэ гэдэг л айгүй чухал юм шиг. Ямар хүн тэр ийг л хүн биш л байж тараа шүү дээ. За ийм байна да. За тэгээд асуултууд мэдхийг сонирхсан асуултууд байх юм бол комент бичээрэй. Тэг энэ устгах лайв ер нь яачнаа ер нь устгахчнаа болохгүй. Тийм лайв учраас тэгээд хадгалахгүй. Тэгэхээр та сонирхсан юмнууд асуултууд байвал асууж болно шүү. Комментууд коммент байхгүй байна. Оо энэ одоо утсан дээр харагдахгүй. Компьютер дээр бол харагдчихэв. За. Орой минь сайн уу, орой минь бүгдээрэнд орой минь домог түүх яриач гэсэн байна. Сая ярьсан. Хамаатан садандаа юу гэнэ үү? Мянгад бөөгийн талаар мэдээ байдгүй гэн. Бид дэжтэй угсаатан болгон дээр ингэж бөөг хувааж болохгүй. Юу гэдэг одоо үзэмчин, торгууд, баяд, дөрвүүд гэдэг ч юм уу тийм ингээд тэр болгон өөр гэдгээрээ биш байхгүй. Ерөнхийдөө бол Монгол бөөгийн л соёл байхгүй да. Монгол бөөгийн л уламжлал тэр юм яваад байгаа. Яг зүгээр тэр газар нутаг ч юм уу тэр амьдарч байгаа газрын онцлогоос шалтгаалаад юугаар баян түүгээрэл байдаг. Түүнээс тийм угсаатан ястан болгоныг ингээд тусад нэг юм бөөгийн тийм нэг шал өөр соёлтой гэхээр бас тэгж аваад үзэж болохгүй. Яг зүгээр тэр ахуйн соёл нь шингэчихсэн байдаг. За мөн тухайн газар оронд юугаар баян байна түүгээр идэл хэрэглээ хийдэг. Мөн тухайн одоо угсаатны тухайн газар орны тэр ахуйн соёл юм ч гэсэндээ бөө шингэчихсэн байдаг боловч ерөнхийдөө бол Монгол бөөгийн л соёл явж байгаа байхгүй да. Түүнээс ч одоо юу гэдэг ингээл өөлт бөө, торгууд бөө, үзэмчин бөө гэл ингээд хайгаад байх юм бол юу ч болтохгүй. Энэ төөрхийн л хэрэг. Тэгэхээр энэ бөө Монголын бөө дотроос хамгийн тэр нэлээд онцлог илүү их өөрчлөгдөж хувьсан нь бол Брэд Бүүнерийн дунд бол аюу их тийм өөрчлөлтүүд орсон байгаа. Илүү нэг шашинтай бас нэлээд их холилдсон тал юм чинь байна. Тэгээд нөгөөтэйгөр бас тэр ингээд Сибирийн тэр бүүнэрийг ингээд судлаад үзэхэд яг тэр Брэд Бүүгийн хуучны яс уламжлалтынд илүү их байгаад байгаа байхгүй юу. Тэг яг сүүлд ингээд шашин өдөртэй нэлээд холилдоод ирэхээ алдаад ер нь жоох ингээд нэг юм өөрчлөлтөнд нэлээд орсон байгаад байгаа юм. Тэг ер нь бол тэгэл нийт Монгол бөөгийн л юм баггүй да. Дээрүүд бөөгийн ёсонд хүн хөдөөлөх ёс жаяг ямар байсан юм бол гэн. За яг бөөгийн ёсонд гэхээс л яг монголчуудын хүн хөдөөлөх ёс байгаа. Тэрэнд бас мэдээж бөө оролцдог байсан байгаа. Тэгэхээр ер нь ингээд судлаад үзэх юм бол язгууртан хүмүүсийг бол ихэвчлэн нэг оршуулах хийдэг байсан байгаа. Бунхлах ч гэдэг юм уу ингээд нэг тийм оршуулгын заангуулууд илүү хийдэг байсан байгаа. Харин энгийн иргэдийг болохоор ил тавих ёс нэлээд түгээмэл байсан байгаа юм. Бидний хамгийн ойрхондоо мэдэгдэж байгаа шүү дээ. Одоо тэгээд яг шашны юу тэр 11 автас агны үеэс ч юм ер нь яг 16 дахь зуун 17 дахь зууны үеэс ч юм уу ерөнхийдөө бол ингээд ер нь оршуулгын заамал илүү их түлхүү дийлгэрч гисэн. Тэрнээс өмнө бол ер нь ил тавьдаг байсан байгаа. Тэгээд тэр чинь тэр дуудлагатай байдаг тэр их сонио. Одоо хүн хөдөөлүүлэхэд
тухайн бөө дуудаж одоо тас ч юм уу, чон ч юм уу тэгж дуудаж одоо ил тавьсан бол тэр дууддаг гэсэн байгаа. Тийм өстой. За тэгээд бас энэ чинь нэг хэсэг сонио ер нь айгу маргаантай сэдв. Яа тэгэхээр нэг зарим монголчууд ч нөгөө түрүү хэлсэн шүү дээ. Угсаатнаас шалтгаалаад тэр ахуйн соёлнаас шалтгаалаад өөр хоорондоо ялгаатай ч юм. Зарим газар одоо далыг цуулж хайдаг бол зарим газар цуулахыг хориг цээрлдэг байх жишээ нь ч үт юм уу. Тэг ингээд нэг өөр хоорондоо бол харилцан адилгүй төр байгаа. Гэхдээ ер нь бол тэр амьдарч байгаа газрынхан одоо нэг бол тухайн хүний захиасаар эсвэл тэр амьдарч байгаа газрынхаа уул усны тэр бэлт тэгж тавьдаг гэсэн үг. Ил тавьдаг. Эсвэл бүр ингээд нэг хөтөлж явж байгаад хаана ойцсон байна. Тэр газар нь тавьдагч байсан юм уу те. Тиймэрхүү байдлаар тэгж хүнийг хөдөөлүүлдэг байсан байгаад байгаа. Тэгээд тэр тас чон нэтрийг дуудаж тэгж яадаг гэсэн. Тийм бол байдаг шүү. Бид нар болохоор нэг юм ингээд өнгөрсний талын түүхийг яриад хоорондоо маргалдаад идэх чайгүй тэнийг хэрэг байхгүй яа. Тэгэхээр нэг бид өнгөрсөн байсан зүйлийг ярьж байгаа шүү дээ. Өнгөрсөний талаар. Тэгэхээр тэр нь хүмүүс ингээд тал талаас нь янз янзаар нь судалждаг ч байд юм уу. Их сурвалжууд нь нэг өөр байдаг болохоор тэрнийг ингээд яг нэг зөвтгөхгүй маргалдаад идэг. Тэр чинь тэгэхээр нэг монголчууд чинь тэгээд юм тархаа бутархаа байдаг учраас өөр хоорондоо бас нэг баг саг тэр нэг соёл уламжлалын ялгаанууд бол нэлээд гарч өгөөд байдаг. Тий. За минь дуудлага тамлагны тухай гэсэн байна. За дуудлага тамлага. Яг одоо бол дуудлага тамлага гэх нэг хоршоо үг шиг хэрэглээд байна. Хоршоо үг мэтэр хэрэглээд байна. Тамлага гэдэг бол ерөөсөн намтар. Тэр онготын намтар. Одоо чинь гурван уулын даваан дээр 3 зарын ачаа хайсан этергээ гээл ингээд нэг юм бөөгийн тэр тамлаган дээр байдаг байхгүй юу. Тэр тамлагч нь бол тухайн тэр онготын намтрал байгаа даа. Тэр юу хийж явсан юм, яаж явсан юм, ямар онцлог түүх байсан юм, юунд харамсаж, юунд баярлаж явсан юм, яаж ядарч, яаж одоо мандаж явсан юм ч үгүй юм уу. Тэр намтрал байгаа даа. Тэр чинь тэгээд дотроо бас янз бүрээ тэр одоо жишээ нь тэр зарим бүүнэрийн тэр зүхэл тамлага итер дээр бол бүр яг ингээд өөрийнхөө амьдралын тухай бараг ярьчихсан байдаг. Тэр хингээд ганц хүүтэй тэг ганц хүн лам болсон чинь тэрэнд их хорсоод одоо жишээ нэг тэр шарын шашны хараа зүхэж байгаа тийм зүхэл тамлагтай байдаг. Одоо будаг гэдэг чинь бурхан гэдэг чинь будаг бие хоёр л юм байна гэдэг ч юм уу тиймэрхүү ингээд тэр намтрын одоо дуудлага гэвэл ойлгомжтой тийм үү. Тэр юу чи ямар онготоороо бөөлөх гээд байна. Тэр онготондоо онцгойлсон тэр дуудлагыг дуудаж тэр онготондоо одоо холбогдож штэ дуудаж ийн өөртөө тийм үү. Авчирж ичнэ. Дуудлага бол тийм. Тамлагч нь бол их олон янз. Тийм. Тэр намтар байгаа ш та. Тэгээд тэр зүгж байгаа, харамсаж байгаа, бүр баярлаж хөөрж байгаа, унаж буурж байгаа ч байдаг юм уу те. Тийм юм одоо байдаг. Та судлаад үзэх юм бол зарим тэр бүүгийн юм дээр их харамсаж байгаа одоо тэгээд бүр үзэн ядж байгаа этэр тийм тамлага юм байдаг. Ялангуяа одоо тэр Монгол харийн бүүгийн дуудлаган дээр жишээ нь ийм үг байгаа даа. Гавал толгой аяхтангууд минь одоо ганжуур данжуур түлээтэнгүүд минь гавжин толгой молцогтонгууд минь гавал толгой аяхтангууд минь этэр гэж яриад байгаа чинь ганжуур данжуур этэр гэдэг байгаа чинь одоо шарын шашныг л одоо нэгсэндээ тэгж одоо зүхэж дарж байгаа мэтэр одоо утга санаа гарч байгаа шүү дээ тийм байна. Тэгэд ер нь одоо чинь зарим онготыг дуудах тухайн одоо чинь одоо за арлын хайрхан ч юм уу одоо хөвсгөлийн хойдолд бүр онголгцсон тэр бүүнэрийн хосын авч байдаг юм уу те тэр минь заринг эсвэл тэр мөрөнгийн авч байдаг юм уу эдгээр онготууд байлаа гэхэд тэрнгээр бүүлж байгаа бүүнэр нь бас өөрөөр дууддаг тамалдаг тийм байх жишээ байдаг тий. Тэгэхээр ер нь үггүй бөө гэж байхгүй тий. Нөгөө тэр уран цэцэн үг хэллэг тэр Монгол бөөгийн тэр яруу найраг тэр уран цэц үг хэллэг тэр онготыг бас уйрааж, магтаж, хөөрүүлж тэгж дуудаж байна. Тэр хоёрын хооронд нэг тэр үгээр дамжиж холбоо үүсээд байна да. Тэ. Тэгэхээр энэ тийм дуудлага тамлахгүй бөө гэж байхгүй. Тэр одоо 10 жил бөөлсөн байна уу, 20 жил бөөлсөн байна уу, 30 жил бөөлсөн байна уу, тэр хэдэн жил бөөлсөн байх намайг.
тэр дуудлага тамлага тэр юм үг хэл үггүй тийм бөө гэж юусэн байхгүй. Одоо яг нэг юм яваад байгаа нь зулын дуудлага гэж нэг юм яваад байгаа байхгүй. Одоо ялангуяа одоо энэ ноён малгайтнууд эдгээр чинь нэг юм зулын дуудлага гэх юм бүгдээр яг юм канадцсан нэг ингээд нэг ижлэх юмтай дуудаж байгаа. Нэг бол тэр бүгдээрээ голтой нэг онгоцтой байгаа эсвэл зүгээр л тэр хүмүүс ер нь төөрж байгаа л юм баггүй да. Тийм. Эн чинь бүр их тийм ялангуяа энэ бөөгийн энэ тамлах дуудлах чи их сонин гарч ирдэг. Нэг бол их тэр их цөхрөл, харуулсал тэр их шаналлаас, нэг бол тэр их баяр хөөр тэр огсон сэтгэлээс ч байдаг юм уу тэгж ер нь урган гарч ирдэг юм шиг надад бол ер нь санагддаг. Зүгээр ингээд тэрийг байж аваад бодоод биччихдэг юм биш. Тийм. Зүгээр ингэж за энэ үгүй ингээ холбочих. Толгой холбоо, сүүл холбоод ингээд нэг дууны шүлэг бичиж байгаа шивчдэг ш. Тэр бүр юм сэтгэл хөдлөлөөс маш асар тэр хүчтэй тэр сэтгэл хөдлөлөөс урган гарч байгаа юм шиг. Надад бол тийм л байсан. Тийм. Тэр чинь ингээд цаг хугацааны ихэнд баг багаар ингээд бүр нэмэгдээд бүр ингээд илүү уран цэцэн болоод бүр шал өөр л болтол юм л да. Яг гэхдээ Монгол харын бөөгийн ч юм уу дуудлага төр дээр бас адил төстэй талууд байна л да. Тэрийг хин нэг өмчилж авч болохгүй л тийм чинь би л миний хонготой миний өвөгийн имийг ингэж л болохгүй л тийм. Чин хуучнаар харын бөөгийн дуудлаган дээр чинь хүний махан хүнсдэнгүүдний нэтер гэдэг үг бол байж л байдаг. Хөрөлч болон зүрхтэнгүүд нь гэдэг юм уу те. Гэсэн ганц бөөгийн юм бол бас биш л байхгүй. Тэгээд тэндээс хэрэглээд одоо ихээр яхаар би нэг хүн дуурайсан бас болохгүй шүү дээ те. Тийм байж л байдаг. Яг нэг ерөнхийдөө нэг Монгол харын бөөгийн дуудлаган дээр ядалцтай талууд дээр гэж байж л байдаг. Жишээ нь шарын бөөгийн дуудлаган дээр ч гэсэндээ одоо ингээд бөөгийн тэр онготын дуудлага дээр явж байгаа дараа нь их болсон 6 зүйлч байд юм уу маа хумч байд юм уу гэтэргээд нэг ингээд адилхан итерхэн ингэ орцсон байгаад. Гэхдээ би ингээд тэрийг харахад бол яг Монгол бөөгийн л яг цэвэр дуудлагын дундуур зүгээр өөр юм шүлэх гээд тэр өөрсдийнхөө тэр маань тарны үгийг тэр ингээд шингээгээл явцсан байгаад байгаа юм. Тийм. Махгал бурхад минь сахиус метр гэдэг үгүүдийг оруулаад нэг жоох ингээд өөрчлөөд ингээд ятсан ер нь ажиглагтаад байдаг. За тийм байна. Тэгэхээр үг хэллэхгүй тийм бөө гэж бол ер нь байхгүй. Энэ утсан дээр болохоор юу нэг харагдахгүй сони. За нутаг усныхаа уул руу чулуун хаалгаар ороод бөөгийн хойг өмсгөл байна гэж зүүдлээ тэрийгээ дотор зүүдлээд тайлж чадахгүй зүйл байна гэнэ. Яг одоо цаг нь ирэхээр тэгээд тайлхдах юм байл. Тийм энд тайлах гэдэг юм уу? Нутаг усныхаа уул руу чулуун хаалгаар ороод бөөгийн хойг өмсгөл байна гэд. Яг зүгээр нэг юм байдгийн шүү. Ер нь тэр бөөнөрийг ингээд нэг хавчиж хорж явах үед аль болох бөөнөр өөрсдийнхөө идэл хэрэглээ агуу магууд гэж нууж исэн тийм түүхүүд нэлээд байдаг. Чинь паган мудган бол одоо чоны өрөнд хоёгаа орхиод их харамсаад ингээд байжсэн тухай бас нэг байдаг байхгүй. Ингээд чоны өрөнд хоёгаа орхих гээд ингээд хоёр хувцас орхих гээд нуух гээд ингээд эрэхтэй ингээд нөгөөхнөөс ингээд салж чадахгүй айгүй хэцүү байсан тийм юм байдаг байхгүй. Яг хөө би тиймэрхүү юмнууд бол байдаг тийм. Тэг би яг зүгээр нэг одоо өнгөрсөн нэг настай бөөгийн нэг түүхийг сонсч явах тэгжүүлсэн. Тэг яг энэ жишээн дээр гардаг шиг тийм юм зүудэлж байгаа харин бүр яг бодтоор бүр тэгж баг багаар л нэг газар зүудлээл дараа нь дахиад нэг өөр газар зүудлээл ингээл тэр нь дахиж ингээд эргээл ингээд зүудлэгдээд байсан чинь бараг нэг газар зааж өгч ирсэн юм л тэр зүудэнд нь. Эхлээд нэг тийм өндөр мод харагдаал те дараа нэг тийм хат харагдаал дараа нэг юм огцсон ингээд өндөр уул харагдаад ч юм ингэж явж байгаа нэг агуу дээр игээд тэг ингээд яг тэр зүү дээрээ яасан чинь яг тэр стол нэг тэр онго шүтээс тэр удмын юм маань байсан гэж тэгж нэг яажсэн шүү. Тийм байна да тэгэхэд. Шүний минь бро гэн. За шүний минь дээ. Чи бро гэд
таньдаг л хүн юм байлгүй дээ. Би ч одоо заримдаа годомжинд хүн таараа юм яриад тахаар нь юу лээч оюут анги хөвгтөл юу лээ тэгж бодож байгаа. Тэгээ сүултээ шал өөр бас таардаг шүү дээ. За тийм байна да. Тэгээд ажиллаа ингээл танарт. За тэгээд өөр асуултууд ерөнхийдөө болцсон уу? Зүүдэлсэн зүүдмэн дандаа биелэх юм а заримдаа би айх юм байна. Одоо яах вэ? Зүүдний өстө тэр зүүдэндээ ирдэг юмтай л юм байлгүй. Тийм хүмүүс байдаг шүү дээ. Тэр зүүд нойронд нь ирдэг онгодтой. Гэхдээ тэр хүн хоёуг өмсөд хингэрэгдэлтэй бөө болох ш. Зүгээр тэр зүүдэндээ ирдэг тийм нэг онгодтой тэрнгүүр янз янзын мэддэг. Тэ? Юунаас нь яах вэ? Тэ? Хүмүүс нэг юм ингээд одоо нэг жишээ нь зүүдэнд нь сэргийлэх аюул осол янз янзын муу мухай нь сэргийлэх тийм зүн ирж иж болно зүүдэнд. Тэгээ тэрийг ингээд хилж мэлээд яхах хүмүүс монголчуудын л бас нэг жоохон өрөөсгөл ойлголт нь багхгүй юу? Муу юм муу ёрлоод тэргээл те эсвэл нэг юм хар хилтэй мэлтэй гэл эн чин тэр хүн ямар нэг юмнаас урьдчилан сэргийлэх гээд байгаа тэр юуг ойлгохгүйгээр ингээл нэг тийм бас жоохон өнгөцгөн дүгнээд итгэдэг муу юм ёрлоод л энэ дандаа тэгдэг нэгдэг гэл тэр л жоохон хэцүү байдаг баг. Түүнээс тэр зүүднээс багшийн дуудлагаар 3 шавь зэрэг гүүж ороод зулаа өрөг гэл байгааг гайхаад байдیں۔ Би ч гэсэн бичсний гайхаад байна. Зүүн савнтай гэнэ. Зүүн савнт. Ийм л бичсэн байна. Битгэв юм да. Яахтай тэгэл энэ Канадад авсан цээжлээд л гэл нэг тийм бичсэн. Уулан дотроос огшоод л ороод ирмээр яг хөтэ тэр хүмүүс мэдхгүй л байхгүй да. Мэдхгүй л байгаа. Ерөөсөө энэ олон янз янз юм гарч ирж байгааг чи нэг гайн ерөөсөө мэдхгүй байна. Мэдхийг хичээхгүй байна. Тэгэл ингээд нэг юм ганцхан тэр багшийн амыг хараад иж болохгүй шүү. Яг хөө тэр багш бас одоо мэдхгүй ойлгохгүй байсан юм байгаа. Гэхдээ тэр ганцхан тэр багшийн амыг хараад иж болохгүй шүү. Тэр бүх юм бол хоосонгүй л байгаа шүү. Баг яггүй л ухаантай хүн байж таа шүү. Тэр чинь өөрөө судалж мэдгэл хэрэгтэй шүү, тий. Тэгээ ер нь та нар нэг бодоод үзэлтэй. Та хэд машин барьж явчаад нэг шонгийн мод шүрхчих юм бол багшаа буруутгахгүй шүү. Тий. Багшаа буруутгахгүй шүү. Тэрнтэй адилхан бас юм болгон дээр бас нэг алдаа болгон дээр бас тэр багшийг үгүйсгээд иж болохгүй. Магадгүй яг тэр хүн мэдгүй ч гэсэндээ үн сэтгэлээсээ тус олчих гэж бодсон ч юм билүү тий. Тэгэхээр юм бас тэгж бас нэг юмэг ингээд нэг юм дэгсдүүлчих. Ер нь зүгээр нэг ийм зүйл би юу итгэдэг. Хүн ер нь штэ тий. Алдааг бусд руу жигч байгаа бол тэр хүн болоогүй байна. Бүр үнэхээр тэр юмд хүрэх болоогүй. Энд хол байна. Энэ алдааг өөртөл дээр л хүлээж авч байгаа бол тэр хүн замынхаа талд явж байна. Харин өнгөрсөндөө алдсан алдааг өнгөрсөнд нь орхиж байгаа хүн бол замынхаа ихэнх хэсгийг туулж байна гэж. Тэгэхээр бид нар одоо заримдаа би боддог надад ч гэсэн ингээд хүмүүс янз янзын хүмүүс ирээд ингээд үзүүлж харуулах гэж юм уу ингээд эсвэл янз янз зөвлөгөө авахгүй ч юм ирээд тэгээ яха бүүтэй холбоотой хүмүүс авих ирдэг. Тэг ингээд тэндээс ингээд ажиллаад тахад нэг жоохон алдсан тиймэрхүү хүмүүс багшигаа их буруутгаал яриад байдаг. За яг хөө тэгээ сонсоход зарим ч үнэхээр одоо арьчдаг юмэр тиймэрхүү зүйл сонсогч л байдаг. Боловч ер нь яг эцсийн бүлэг тэр хүний өөрийнх нь буруу байхгүй. Хэрвээ тэр бөөгийн зам руу орох ч бол өөрөө судалж мэдэх тий хадгалаад юмд нэг улсууртай хандах, юмыг дүгнэх тэр юм байх хэрэгтэй шүү. Тэр жавчаад хүлээд ир хүний шав болгоч өгвөл бол заавал тэр хүнийг буруутгах биш байхгүй. Сайн мууч байсан тэгэл одоо чиний хийсэн сонголт байхгүй. Намайг тэгж хилээд, намайг ингэж хилээд, намайг ингэж тэгээд 2 3 жил 4 5 жил ингэж
одоо яалаа төөрөгдүүлээ тэргэл яриад идэг. Түүний болчихол ёстой байсан байхгүй юу? Тэгэхээр энэ тал дээр бол хүмүүст бас өөрсдөнд нь алдаа байгаад байгаа байхгүй юу? Галлын талаар юу гэж бодох вэ? Галл бол гал шүү дээ, тий. Бидний сэтгэл нэг гал байна. Дэлхийн цөмд нэг гал байна, тий. Бас нэг арга ухаанаар үүсгэгддэг гал байна, тий. Тэгээ ер нь хүний сэтгэлийн гал бол бүх гэж болохгүй. Тэгээд дээрэс нь ер нь гал гэж энэ биднийг бол ер нь гал гэдэг юм бас ухаантай болгосон гэж ярьдаг. Хүү ер нь энэ хоолт ижилээ галын тусламжтайгаар боловсруулж идснээр нөгөө нэг өөр биеийн тохиромжлогч байгаа эрчим энерги одоо хоолт ижилээ боловсруулж хэрэглээгүй тэр цаг үед бол хамаг эрчим энерги дээр хоолт ижилээ шингэхтэн зориулдаг гэсэн гэж байна. Одоо энэ бол бүр яг зөв шинжлэх ухааны үүднээс шүү. Тэгээд галыг ашиглаж сурснаар тэр хоолт ижилээ боловсруулж идснээр хүн хоолоо боловсруулахдаа зарцуулах тэр энерги бус зүйлтэй зарцуулж чаддаг болж гисэн гэж байна. Жишээ нь тарих оюун ухаандаа ч гэдэг юм уу. Тэгснэр бид нар ерөнхийдөө баг багаар ерөнхийдөө илүү их ухаалаг болж эхэлсэн гэж байна. Энэ нэг гэсэндээ тэр хоолт ижилээ боловсруулж хэрглэж эхэлсэн галыг олж нээж эхэлснээрээ дээрэс нь галыг нээж эхэлснээрээ бид нар илүү зоригтой болсон гэж байна. Илүү зоригтой. Тэний харанхууд ганцаараа байх тэнд юу ч харагдах хот гал байхад ямар ах вэ? Тэрнтэй л адилхан байхгүй. Тийм. Тэр гал бол амтай зүйл. Дэлхийн цөмд бас гал байна шүү дээ, тийм ээ. Дэлхийн цөм одоо надад хэлэлтгүй дэлхийн цөмийн талаар хүмүүс одоо мэддэг үлгүүд яа одоо 10 жил төр чинь зааж л өгдөг шүү дээ, тий. Тэгээ монголчуудын нэг айгуу гоё үг шүү дээ. Сэтгэлдээ галтай бол тулгандаа галтай гэж, тий. Сэтгэлийн гал бол бүхэж болохгүй. Тийм л байна. Яг гоо тэгээ мэдээж тэр монголчууд бол галтай янз янзын юм гал руугаа хийдгүү, тий. Тэр одоо гал голомтоо тахиулдаг тэргээд бид нар бол илүү нэг илүү мөн чанарын хувьд тэр ойлгохдаг л дээ галыг бол илүү тийм далд чанараас нь яг зарим орнууд бол нэг тийм соёл өтрийг юм байдгүй юм байлээ. Гэхдээ ер нь их тэр галаа ингээд цэвтээсэн гал голомтой ингээд бузралцсан ч юм уу цэвтээсэн ингээд айлууд ингээд ганц ер нь нэг нилээ хэдэн тохиолдолд ярьж явах нэг ял шарах салахгүй гэдэг юм уу. Эсвэл бүр нэг тийм бүр нэг тийм дараа салахгүй нэг тийм байгаад байдیں۔ Ерөөсөө л нэг юм өмхайгүй их уруу дороо нэг л тийм нэг юм сүлдгүү ч юм уу нэг тийм л юм байгаад байд. Ингээл ер нь зарим айл майл тарч яхад ингээл гал малынхан хажууд ингээл баахан гутал хувцс ч юм уу овоорчихсан урд нь хог мог овоорчихсан ингээл тийм айлыг харахад ингээл хахад ер нь л нэг тийм зутруу ер нь л яг нэг л тийм арчаагүй л харагддаг. Нэг л өмхайгүй л харагддаг. Сүлдгүү тийм харагддаг шүү. Сайн байна уу? Та онгод тэнгэрийн хүч үнэхээр хүчтэй шүү гэнэ. За сайн ойлгосон. Асуулт юм уу зүгээр ингээд юм хэлж байгаа юм. Сайн байна уу? Та онгод тэнгэрийн хүч үнэхээр хүчтэй шүү. Сайн байна уу? Та онгод тэнгэрийн хүч үнэхээр хүчтэй шүү л гэж байгаа юм байна л да. Тийм ээ тийм хүчтэй. Бид нар ер нь юу нэг Есүс будтаа яг үндэ бол цагаад бол тэр чинь бол айхт хүчтэй. Зүгээр бид нар өөрсдийнхөө хэр хэмжээнд байгаа тэр Даниэл онготоос тэр нөхцөд байгаа болохоос биш. Түүнээс тэр чинь цаана асар том хүч байгаа. Нэрээ асар том тийм хар хүчлээ байгаа та ер нь. Яг энэ дээр нэг юм асуусан байна. Хүн заавал буян үлдэж, сайныг үлдэж гэгэрх гэхээсээ илүү сайн муугар бүгдийг нь туулж мөн чанараа ойлгож, сүнсээ ухамсарлуулж, мөн чанараа ойлгох нь энэ хүн төрлийн үр дүн байж болно гэдэг дээр санал. Сүнсээ ухамсарлуулж яг буян нүгэл гэдэг юм бол бидний дунд бол ер нь шашин дагаж орж ирсэн л ойлголттой. Буян гэсээр хагаад ядуу өнгөрдөг, нүгэл гэсээр хагаад юу өнгөрдөг гэдэг нэг бас нэг тийм үйлсгүй өнгөрдөг гэдэг. Яг зүгээр бид нар бол сайн муугийнхаа одоо үр дүнг бол угаасаа мэддэг л байсан хүмүүс. Хүн ер нь
юутер нь түүнийг хураана гэдэг шиг тийм үзэл бодол бол биднэрт байсан. Тэгэхээр энэ буян нүгэл гэдэг юм хитрхи бидний нэг ухамсар чингэснээр бид нар нэг юм айгу сул дорой болсон байхгүй юу. Нэгэн хийчихлэн бол нүгэл болчих гол нэг юм хийчихвэл буян бол нэг сайхан амьдарчих гал ингээд нэг юм төөрөгдсөн нэг тийм айгу ханху бүдүүлэг болж гисэн байхгүй юу. Зүгээр ер нь чи нэг л зүйлийг ойлгоч. Би ер нь энийг бол ингэж л үзээд байдгийн. Чи хүн байгаль хоёрт гай бахтай л амьдар. Тэр үлдсэн бүгд чамаас шалтгаал. Хүн байгаль хоёрт гай бахтай л амьдар. Яг хөө мэдээж бид нар бүх юм байгаль дэлхийгээс авдаг. Одоо энэ хүмүүсийг гайхаад идэв. Одоо мах иддэг хүн байж мал гаргаж байгаа хүнийг нүгэл үүдэлтэй гэдэг хүмүүсийг гайхаад идэв. Тэр хүмүүс KFC-д дахиад идэж явахдаа дахиад өрөвддөг болов. Тэгэхээр юмд бас хитрхи нэгдэг гэж юм ингэж туйлширч болохгүй. Мэдээж бид нар байгаль дэлхий ан амтны шимт хичээлийг авч хэрглэж хичээл амьддаг. Бидний энэ өмсөж зүүж байгаа, идэлж хэрглэж байгаа бүх зүйл энэ байгалаас авч боловсруулж хэрглэж байгаа. Тийм. Гэхдээ яг зөвхөн монголчууд бол нүүдлийн соёл иргэншилтэй тэгээд ийм маш тийм минималист тийм байсан учраас хэмжээнээсээ хитрдгүүл байсан. Ер нь өөрт хэрэгтэйгээсээ хитрүүлдгүү л байсан байгаа. За энэ жил би энэ хангаад тэжнээн тооны юм аав хийчлээ. Ирэх жилдээ өнжий дооч гэдэг юм уу те. За энэ жил одоо энэ газар малаа бэлчээ сайхан тарга твэрхтэй олгочлоо. Ирэх жил одоо буурс хилгэж энэ газрынхаа өвс ногоог те мал гэсэн юуг нэг сэргийхтэр боломжийг олгоё дооч гэдэг юм уу. Ер нь бид нар зүгээр хэмжээнээсээ хитрдгүүл тийм л байсан байхгүй. Одоо бол хүн бол хэрэглээнийх нь боол болчоод тэрнээсээ бол аюух зовоод байгаа байхгүй да. Хэрэглээнийх нь боол болчоод тэрнээс л болоод аюух зовж шаналж стресс бухимдаад байгаа байхгүй тий. Шүний минь ярианы сэдв юм бол ярианы сэдв бол хамаагүй зүгээр л бид нар ярилцж чинь да. Хуягны талаар гэсэн байна. Хуягны талаар яг юуг ярих вэ? Юуг мэдэх гэж байна. Энэ утсан дээр болохоор юу гарахгүй, чат гарахгүй. Юун дээр болохоор гараад тах. Коммент дээр болохоор харагдаад тах. Хэрэгтэй зүйл ярьдаг шиг. За хэрэгтэй зүйл ярьсан бол хэрэгтэй зүйл танарт ярьсан бол болоо доо баярлалаа. За тэгээд ажиллаа жоохон явуулна да. Цагийн зүрийн слот би жоохон шүн ажиллах шаардлагатай. Би ч бас ажил төрөл хийн штэ. Амьдрахын төлөө. Гэхдээ энэ бол миний ажил бол надад таалагддаг. Тэг ажлаас болж ямар ч стрессдэггүй. Тэгээд тэр нь гоё доо. Ер нь гэхдээ хүмүүс ямар нэг юм хийж байгаа бол зүгээр л тэрэндээ дурлаж хий. Юу ч битээ тэгж нэг тийм одоо ялархаж тэгж хийх дэмий. Чи нэг л хийж байгаа бол тэрэндээ гоё дурлаж хий. Тэгэх юм бол чи ядаглаа л нэг тийм нэг юм стрессгүй байна да ядчих. За тийм байна да. Би тэр буян нүглийн тухайд бол тэгж л боддог. Ер нь зүгээр энийг ингээл тим юм хийгүүл нүгэл тим хийгүүл буян гээл ингээ яваадах юм бол бүтэхгүй. Энэ лам нар чи одоо буян л гэдэг. Яг тэр буян яг юу гэдэг юм бэ? Вирус хардгүйш олж хардггүй шүү дээ. Яг юу гэдэг? Яг хийсэн тэр буян нь юу юм? Тэрийг бол ерөөсөө ойлгох. Харин тэгэл элдвэрээ хилүүлээл янз янзаар шүүмжлүүлээл явах юм уу? Ямар ч үсэн нэг өөрийнхөө зүүд нойр зүн савингоор урдах замаад туулаад тэ учир шалтгаанаа олох гээд явж байгаа энэ бөөнөр чи харин хаа очиж чинь чимээгүй гавьяатнууд байдаг л санагддаг надад. Эсрэг 6 зохиолыг уншсан уу? Үгүй уншаагүй. Би тэр зохиолыг уншаагүй. Дамиран зарны адал явдал хэр судалгаатай бодит гэж үзэхгүй. Мэдгүй наач уншаагүй. Зөвхөн миний мэдэх нэг дамиран гэж зарим бол байсан. Тэр бол одоо энэ халахын шоронд 2 зарим их тэгж одоо яасан гэж байгаа. Тухайн цаг үедээ нэрд гарч ирсэн байгаа. Нэг нь дарахтын тэр дамдын зарим нөгөөх нь дамиран гэж 2 зарим байсан байна. Яг би тэр л
дамиран гэж бөөгийн талаар мэдэн түүнээс тэр зохиолдор байгаа бол юу мэдгүй. Онгод тэнгэртэй хүнд үүрэх ачаа их юм шиг байдгүй гэн. Ер нь миний зовлон хүнийхээс их гидсэн цагт зовлонгийн хүнд нь оршдог. Миний зовлон хүнийхээс их юм а. Би бусдаас илүү зовж байна. Түүнээс энэ онгодгүй зүгээр хүний амьдралд үүрэх ачаа саад бэрхшээл тэгтээ тэргүүл байдаг. Энэ бол нэг онгодтой хүн гэхээр тэр энгийн тэр хүнээс илүү зовоод байдаг таач биш. Тийм. Зүгээр яхаа бидний амьдрал хүний амьдрал саад дотохоор зөндөл байдаг. Ер нь бид нэг юм энэ дээр жоохон харлган болцсон. Тэр юу вэ гэхээр бид мөнгөтэй хүн байх юм бол тэрийг жаргадаг гэж боддог. Тэгтэл би энэ хугацаанд хичнээн мөнгөтэй байсан ч үнэхээр шаналж гутарч яваа зөндөө хүнийг хантай таарчсан. Тэгэхээр ер нь онготой хүн гэхээр зовдөг гэхээс илүүтэйгээр зүгээр биднэрт хүнд угаасаа л үүрэх ачаа гэж байдаг. Тийм. Бид жаргах цагтаа жаргаж, зовох цагтаа зовж л байдаг. Энэ бол амьдралын л нөхөл. Тэгэхээр хүмүүс буян нүгэл гэж мунхрах биш, хүн байх утга учир сайн муу бүгдээс ухамсарлаж амьдрах нь сүнсээ дараа төрөлтөө хүчтэй чиглүүлж тэр мэдхгүй. Найныг бол өстө мэдхгүй юм. Сүнсээ дараа төрөлтөө чиглүүлж тэр. Яг юу дараа төрөл байдаг байхгүй бид нар яг мэдхгүй шүү дээ. Ер нь хэн мэдээд байгаа юм. Дараа төрөл байдаг байдгүй. Яг байдаг гэж итгээд байгаа. Гэхдээ би танарт нэг юм хэлэхөө. Би дараа төрөлтөө сайхан амьдрахын тулд энэ амьдралдаа буян итэр гэж байгаа бол зүгээр тэр бол утгагүй хэрэг. Яг гэвэл чи нэг юмд тус болъё гэж тус болох биш. Ингэснээрээ би сайхан амьдрах болов гэдэг тийм үзэл цаана байгаа бол тэр бол ямар ч хэрэггүй. Тэгвэл л чи хүн байгаль гай бахтай амьдр. Боломж авах юм бол бусдтай хуваалц. Тэгэл болоо. Түнс энийг би бусдтай хуваалцсанаар эргээд би сайхан амьдрах болов гэж байгаа бол ямар ч ялгаагүй. Чи жаргал зовлонгоо наймаалах гэдэгээс ялгаагүй. Тэр үнэхээр тэр одоо энийг шүүдэг ярьдаг юм байдаг бол тэрэн талаа урам хугарах баг. Тийм л үү? Тэр энэ цаг үедээ л эзэн болцгоё хэвтүүлээ. Энэ цаг үедээ дахиад төрдөг бол тэг төрдөг юм бооз мэдхгүй шүү дээ. Хэдий ер нь ламбуу хотогт ховлгаад бид нар зүгээр нэг тийм түүх домог төдийд мэдээд байгаа болохос яг боддоор мэдхгүй л баг шүү. Харин зүгээр итгэж байгаа нь бидэрт бас таалагдж байгаа ч гэж магадгүй. Тэгэхээр дараа төрөл байдаг ч байсан байдгүй ч байсан зүгээр энэ цаг үедээ л үнэн аль чадлаараа л үнэн байцгаая. Гэтэ бид нар яаж алдахыг үүсэхгүй. Гэтэ зүгээр аль чадлаараа л үнэн байцгаая. Ер нь бид их бас их хөгийн ихэнхдээ бид нар шүүгээд байгаа хүмүүсээсээ өөрсдөө долоон дор алдсан л байдаг. Ялгаагүй ч алдсан байдаг. Нэг годомжийн нэгэд хоёр залуу жоохон халамцсан ингээд хоорондоо хэрэлж байгаа хүмүүс бичлэгийг нэж тавьчаад одоо энэ залууст хөөст бараг газар дор ортол болж. Тэгтэл тэдний эргээ бодох юм. Тэдний бараг хэрээсөө тэгж алдаж явсныг үүсэхгүй байхгүй. Тэр хүний муухай юм. Намайг мэдэхгүй бол чинь би энийг мэдчлээ, энийг би муулж болно гэдэг тийм үзэл бодолтой байдаг. Тэгэхээр бид нар заримдаа нэг ийм түүх байдаг юм гэдэггүй та нар. Нэг газар их муухай нэг эмэгтэй ингээд нэг нүгэл хэлсэн гэж байгаа нэг эмэгтэй. Тэгэхээр тэр нутгийнхан бүгдээрээ шитэх гэж байгаа. За тэгээд өстой мод чулуугаар зодож цохий өстой янз л хэлсэн байгаа. Тэгээ нэг мэрэгэн хүн тэгсэн гэж байгаа. За бидний юу үнэн худлыг тэгтээ тэргүү тэнгэр мэдж байгаа. Та нарын дунд алдаж үзээгүй буруу муу юм хийж үзээгүй хүн байх юм бол энэ эмэгтэйг яг одоо алсан ч болно гэд. Тэгсэн чинь яг үндэ хинч чадаагүй. Хинч тэр эмэгтэйд хүрч чадаагүй. Ягаад гэж тэдний алдаг бусд нь мэдэхгүй л байсан байхгүй юу? Яг үндэ. Тийм л байна. Энерги өгөж ер нь бүх зүйл энергит холбоотой. Бүх зүйл
энерги гэдэг бол угаасаа л байгаа зүйл тийм. Харин өөрөөс гарч байгаа тэр эрчим энерги сайн давтамж уу сөрөг юу эерэг давтамжин дээр байлгах уу гэдэг чинь ч бол чамаас гарч байгаа энерги ямар байна яг тийм зүйлээ л дуудана. Бүх зүйл энерги нөлөөлдөг. Би энергид бол итгэхгүй байхаа аргагүй. Зүгээр яг энэ одоо бид нар энерги гэж яриад байгаа болохоос урд нь юу гэж хэлэгддэг байсан юм мэдэхгүй л дээ. Сүлсүлтч гэдэг байсан юм уу, эрчимч гэдэг байсан юм уу, хүчч гэдэг байсан юм уу, тэ? Янз янзаар нэрлэжсэн баг. Одоо яг бид нар олон улсын чигээр энерги гэж нэрлээд байгаа. Тэ? Түнсэл энэ энерги байж байгаа шүү дээ. Аливаа юм болгоныг ялангуяа энэ бид нар ер нь өөрсдөө энерги янз янзаар бас тодорхой хэмжээнд үлдээж идэг барьсан, хүрсэн, хартсан гэдэгтэй тий. Тэгээ ер нь бид нар ингэж эрэг давтамжтай байх юм бол адаглаач яг өөртөө тийм эрэг зүйлийг л юм дуудана. Ер нь би яг тэгж бол итгэдэг. Би ингээл нэг юм хогийн юм бодоол дандаа нэг гонж готарсан мавшин юм бодоол явах юм бол амьдралдаа яг тийм хүмүүсийг эсвэл дандаа юм болгоныг хардаж зэрдэл энэ ч намайг хотлохдох болов, энэ ч намайг заллах болов, энэ ч намайг ингэх болов гэлэх юм бол яг тэр хүмүүсээ л дуудана. Ер нь бидний тархичийг хүсэж ийн хүсэхгүй байгааг ялахгүй. Чи юун дээр төвлөрч ийн тэрийг л цацж байгаа энэ хорвоо ертөнцид. Түүнээс би юм сөрөг хүнтэй уулзмааргүй байна, сөрөг хүнтэй уулзмааргүй байна, сөрөг хүнтэй уулзмааргүй байна гэж байгаа их чинь хүсэхгүй байгаа чинь хамаагүй. Чи сөрөг хүн л гэдэг бол чи амьдралдаа тийм стресстэй сөрөг тиймэрхүү хүмүүсийг л дуудаж байгаа гэсэн үг байхгүй юу, тийм? Хүний амнаас гарч байгаа үг амьдрал их нөлөөлдөг гэдгийг сайн ойлгож авсан гэнэ. Үгүй тэгэлгүй яа. Энийг чинь бид нар бүр аль дээр үеэс л бүр хэлж яриад үр хөвгт ярьдаг гэсэн шүү дээ. Тийм. Ам сайтын заяа сайн ч гэдэг юм уу те. Амны бэлгээс аштын бэлэгч гэдэг юм уу те. Чинь бүр аль дээрээс л бид нар Монгол удам болгон гэж юу? Мэдхгүй юм. Монгол удам болгон бүүтэй байсан. Эсвэл одоо Монгол айл болгон бүүтэй байсан гэсэн гэдэг чинь мэдхгүй. Харин бүү илүү цөөхөн байсан баг. Тэгтээ ингээд судлаад үзэхэд бол ингээд хүнийг үед ч юм бас маш олон бүүтэй байсан байна. Тэр нь тэр их Монгол улсын үед ч тэр одоо тэр зарим тэр судлаачдын гадны тэр аялагчдын тэр тэмдэглэлийг үзэхэд бол дандаа тэр хаад ноёдууд нь гэртээ бөөгийн гэрүүд нь хамгийн ойрхон байдаг байсан тэр зүгээр. За бас тэр 16 17 дугаар зууны үед ч гэсэндээ бөөнөр их байсан л байгаа даа. Тэгээ ингээ харахад ерөөс их санаа ингээд судлаад үзэхэд яг нэг хэсэгтээ ингээд их сэргийж ингээд маш олон бөөтэй байгаа. Тэгээд эргээл ингээ бөөнөр багсан. Дахиад сэргэнийх нэг юм уналт буралтай л байсан байгаа даа. Олон бөөтэйч үеийн байсан, бөө маш багтаач үеийн байсан. Одоо 20 дугаар зууны сүүл 21 дугаар зууны ихэнх гэхэд за 20 дугаар зууны сүүлч үе гэхэд нэг олон бөө байгаагүй шүү дээ. 10 20 бөө Монгол байсан юм үгүй юу л эс. Гэхдээ тэр хүмүүс хүүхэд залуухт хичнээн ч олон бөөтэй байсан юм гэдэггүй шүү дээ. Их сонио. Жишээ нь ингэжсэн гэж байгаа. Тэр Автасын хааны үед 300-аад бөөг цуглуулад тэгсэн гэж байгаа. За одоо та нар үнэхээр л одоо чаддаг мэддэг юм бол одоо та нарыг шалгаад тэгээд энэ шалгалтыг ингээд даваад чадах юм бол тэр чигтээ сайн бөөлөөр жинхэнэ бөөгээ дарахлагдаад яваарай. Чадахгүй бол яг одоо энд ингээд үнэнгээ хэлцгээгээр гэдэг. Тэгээ баахан бөөнрийн хоёуг хувцсыг юм маш том түүдэг бэлчээд тэнд нөлгөө тавьсан гэж байгаа. Чадах юм бол эндээс юм аваад тэгээ цаашдаа сайхан бөөлээд яв. Өстой нэр үхэн хөтөл чинь дарахлаа. Тэгэхэд тэндээс байгаа сте 10 бүл тэр сорилт нь орё гэсэн чи одоо тэр нуулаасан төмөр зөмрөөр одоо хайрах майрах гэл айхтар тийм 2 3 шалгалт байсан гэж байгаа. 10 бүл тэр шалгалтыг нөгөө гэсэн гэж байгаа. Бусад тэр 300 бүс үлдсэн болохоор бид нар бол чадахгүй юм чадахгүй болигээд амиа авч үлдээгээд хоёр хувцас тэнд нь ороход бутсан гэж байгаа. Энэ сайн муу бүү гэдэг чи яг одоош байгаа юм биш. Зөв буруу гэдэг юм чинь ганцхан одоош байгаад байгаа юм биш. Хэдий үед ч байсан.
Тэгээд тэр 5 бөөгөөс 10 бөөгөөс 5 тэр сорилыг даваад нөгөө 5 чадаагүй өгсөн гэж харин 5 нь болохоор тэр сорилыг давж гараад тэр цагаар үеэс одоо тэр бөөнрийг хүн ухтал дарахл энэ бөөнрийг одоо юу гэдэг ийм юмнаас хэлтрүүл энэ бөөнрийг дахиж хинт сорж шалгах хэрэггүй энэ бөөнөрт итгэж энэ бөө хүмүүсээр бөөлүүлж энэ бөө хүмүүс тахилах тайлах хийж болно гэж дархалж исэн гэж байгаа. Үлдсэн нь бол тэгээд бид нар бол чадахгүй одоо ийм байхгүй бид нар болий гэд тэндээ бууж өгөөд бутчихсан гэж байгаа. Ийм түүх байна. Тэгэхээр одоо л бид нар нэг сайн муу юм одоо энэ цаг үеийн л бид нар муу биш байхгүй да. Тэр сайн муу үнэн худал гэдэг юм чинь хизээнээс л байсан юм. Ерөөсөө энэ үнэн худал сайн муу жаргал зовлон гэж салгана гэж хизээш байхгүй. Энэ чинь нэг биений хоёр тал шиг л явж байгаа. Тэгэхээр одоогийн бөөнөр худлаа модлаа гэдэг чинь бас тэнэг багхгүй юу? Тэнд донд худлаанч л байна, үнэнчгэн л байна. Тэ. Тийм л байна да. 300 бөөгөөс 5 л тэр имийг давсан гэж байгаа шүү дээ. Тэгээ одоо бид нар бол өөрсдөө нэг орчин үеийн нэг ингээд нэг юм хямдхан бас тэгж бодож болохгүй. Цагт тул биднээс ямар ч үж гарах юм бэлээ мэдхгүй шүү дээ. Би бүр яаж бас энэ ард гарандаа гэсэн зүйлийг гарч үзчихэл байсан. Юу нэг амьдралтаа өхөөс ихүү дээрээ тулж л байсан. Өөрөөсөө ер нь тэгээд цагаатлахад хүн өөрийгөө л аварт юм бэ лээ. Мэдээ цаанаа тэр хартаас онгод юм байгаа л та. Гэхдээ ер нь зүгээр тэгээд итгэжүүл амар. Түүнээс биш нэг ялгахгүй юм дээр ингээл лам бөөдөд байдаг бол бас нэг бол ихтэй юм. Хүний ер нь заяа төрдөг гэдэг багхгүй. Ер нь олон дахин үзүүлж харуулж явдаг хүний заяа төрдөг гэж ирдэг. Ер нь та нар мэдэх хүн ингээд нэг юм бас яг одоо шудраг хэлэх нэг ядрууч гэмээр ингээ хүмүүс ингээл дандаа л амт өгнөр үзүүлээл тэр их ч асуулаа энийг ч асуулаа ингээл яваад байдаг шүү дээ. Ер нь харин нэг тийм ухаантай амьдралд өөрийгөө олцсон хүн бол тэгж байн хүнээр үзүүлэхгүй шүү дээ. Үнэхээр ойлгохын мэдээ гэсэн юм дээр л хүнд ханддаг. Тэгэхээр энэ бас хүн ер нь зөв сайхан амьдарч байгаа их уруу дураа амьдарч байгаа ч юм бас тэр ухааных нь хэмжээ байгаа. Тэгэхээр энэ бид нар юу гэдэг нэг юм хүний ингээ гаднаас нараад иш хөөх юм гэж бас тэр болон тэгж бодож болохгүй байгаа. Яа тэгэхээр тухайн хүний зүгээр байгаа байдал нь л тэр хөдөлмөрлөе зүтгий сэтгий бодъё гэхгүй шүү. Зүгээр л тэр тийм хүмүүс андашгүй юм болгоно дээр хин нэг буруутгачдаг хин нэг лөө ингэж одоо алдаа мадгаа чигчийдэг тэрнээс л боллоо энэс л боллоо гэждэг тийм хүмүүс байдаг. Тэгэхээр зарим хүмүүс бол өөрсдөө зүгээр байгаа байдлынхаа толион л тэр амьдрал нэг тэгж л явд юм бэл. Тэгэхээр хүмүүсийг энэ ядарсан шүү, энэ зовсон шүү гэж өргөдөхөөс илүүтэйгээр энэ хүн яг өөрөө хэр хүн юм бэ гэдгийг бас харах хэрэгтэй. Үнэхээр баг зарим хүмүүс бол нэг тамийн амтнд тамдаа гिचээр заваан залхуу амьдралдаа бүр дуртай байд юм бэл. Би бүр тэрийг бүр олон дахиудаа харсан. Ингээд тэгээд нэстэн хорооноос гэр солиод өгчихгүй юм да гэдэг хүмүүс амирх байд юм лээ. Тэгэхээр бөө хүн бас юм хинт туслах уу туслахгүй юу туслах хэрэгтэй үгүй юу гэдгийг мэддэг байх хэрэгтэй байхгүй. Юу тэгээд ер нь өөрөөсөө болоо л явж байгаа тийм хүнийг олигтойгоо болох чи гэж урдуур нь орохоо тэгэл хамтал зовонд. Тийм л юм байна да. Зарим хүмүүс ч тэгээд нэг юмыг аюу гой ингээд хүлээгээд ойлгоод юм мэдээ гэхийн оронд би яах вэ л гэдэг. Би яах вэ өчнөө гарц гаргалгааг нь хэлэхээр би бүр нэг ийм хит өчнөө одоо ийм тохиолдолд очсон. Нэг удаа над дээр ирээд үзүүллээд маргааш нь дахиж ирснээр дахиад яг нөгөө үзүүлсэн юм дахиад үзүүлдэг. Гэ чи дүнгээд үзэж хараад болцсон юм шүү хөө. Гүү яг өөрчлөгдөж үү гэж байгаа байхгүй. 24 хүн цаг явах. Энэ бол бүр үнэхээр сонь санагдсан. Надаа. Тэгээ хүмүүсийн тэнгийн л хэрэгэлтэй тий. Би ер нь өмнө ч гэсэн хэлжлээс. Би энэ анх бүү болсноос хойш хизээч хинээс ч одоо ер нь тэр өөрөө бүү болохын хувь заяатай гэдгийг мэдснээс хойш ямар ч юм хүмүүсээр
хийсэл би мөн үү биш үү буруу юу зөв үү үнэн үү худлаа юу буруу муу юм наач ч юу гэж явж үзээгүй амьдралдаа. Нэр тэгж ямар ч бөөгөр тэгж асууж би яг жинхэнэ бөө болох юм үнэн үү гэтэр гээл нэг хүн дээр очиод дахиж нэг хүн дээр очиод тэгж үзээгүй. Зүгээр надад сурах мэдэх хэрэгтэй юм байгаа юм байна. Надад ийм өгөгдөл байгаа юм байна. Ийм заяа тавилан байгаа юм байна. Ийм үүрэг хариуцлага байгаа юм байна. Энэний тулд би ганцхан багшийг харах биш өөрөө сурж мэдэх хэрэгтэй юм байна. Зүтгэх ёстой юм байна. Энийг л мэдчихсэн. Алдаа оноо бас байгаа юм байна. Энийгээ залруулах ёстой юм байна. Тэг яг амьдралд олон хүнээс суралцах тийм үеуд бол байсан л да. Түнс ш. Тэгэл нэг хүн дээр орчил гараад маргаж дахиж нэг хүн дээр очиод тэгэл бөө мөн үү биш үү яах вэ ийх вэ альбин тэрэн энэ гээл балаа юм баггүй да. Сайн бөө байх юм бол харин чандар тэр альбин тэр ирнэ. Сар бөө байх юм бол мэдхгүй юу ирхийг мэдхгүй тэгээд нэг юм байх л баг. Яг жинхэнэ үнэн тэр баг. Тэгэхээр ч одоо нэг альбинцсан тэрэнцэн гээл зодод зохиол арх тасаар угаагаал арцгаан гамрун чихээд байгаа чи тэний хэрэг баггүй. Тэний хамгийн балаа юм чи энэ баггүй тий. Альбинцсан байна тэрэнцэн байна гээл. Тэр жинхэнэ бөө юм бол харин тэр хүн дээр тэр бөө хүн дээр ирэх хэрэгтэй юм баггүй. Тийм л байна да. Миний юу яг ингэж мэдж байгаа юм бол яг жинхэнэ бөө болох юм бол өөрийгөө мэддэг байхгүй. Ер нь энэ шинж тэмдэг гэдэг юм чи одоо бид нар бол нэг бөө болохыг тэр 2 хувц өмснөөс хойш би хэдэн жил гээл нэг гэж яриад ах шиг байна. Яг үндэ бол тэр уусаа тийм бөө хүндэл төрж байгаа байхгүй. Бөө хүндэрч байгаа. Ингээд эргээд бодоход би өөрийнхөө талаар ингээд эргээд бодоход бол тэр бөөгийн тэр шинж тэмдэг юм бүр хүүхэд наснаас тэгтээ тэргүүл илэрдэг байсан юм бэл. Тэрийг яг энэ бөөтэй холбоотой, онгодтой холбоотой гэж хүүхдлохоор тайлж чадахгүй боловч над дээр ямар нэг юм ирээд байгаанаа, ямар нэг юм байна. Би энд ингээд ганцаараа голож би ганцаараа биш юм байна гэдгийг бол мэдээд байсан байна. Харин мэдхгүй болохоор мэдхгүй юмнаас хүн чи хайн. Тэ нэг юм айцтай ч юм уу тийм мэдрэмжүүд бол төрнө. Тэгээд ер нь яг тэр нэг энэ бол онгодтой холбоотой гэдэг тэрийг сонсноос хойш яг тарих бол яг жинхэнэ утгаараа тэр бөөгийн учир ухааныг олох гэж ажиллаж эхэлдэг юм лээ. Тэр үеэс болол хамаг эмсэрчдэг гэсэн. Би юу наах багштайгаа уулзаал энэ чиний ингээд амьдралын юм уу чиний ингээд учир шалтгаан бол энэ онгодтой холбоотой нэг гэдгийг мэдснээс хойш тэгээд юу нэг ямар ч хүнээр ингээл лили балаа болж ингэж явааг. Бөө болгоноор яваал чиний алдаа оноогаасаа байсан. Манай багш ч мэдхгүй ойлгохгүй юм байсан. Тэр хамаагүй чи өөрөө ойлгоод мэдчих хэрэгтэй байхгүй. Тийм. Чи үнэхээр бөө болох гээд байгаа юм бол өөрийнх нь төлөө өөрөө гүйчих хэрэгтэй байхгүй. Зарим хүмүүс бас нэг иймэрхүү шалдар болтор юмар бас багшаа гомдоод юм шиг байна. Юу ч мэдхгүй юм дээр арчиж марчиж гээл. Чи тэгвэл өөрөө юм олоо мэдчихэл. Тэр хүн сайхан сэтгэлтэй хүн байсан байж болно шүү дээ. Чамд чадлынхаа ирээд тусалчи, чиглүүлчи гэсэн байж болно шүү дээ. Тэгэхээр зарим хүмүүсийг харж байхад тэг хүний бас сайхан сэтгэлийг тэгж нэг гомдоож тэгээл гисэн шидэх хүнээр яваал эргээл өстой эн чинь худлаа тэр чинь худлаа байна гээл хүн буруутахад ингээд яваад байт юм л. Энд чинь бол тэр тухайн хүний өөрийнх нь харлахын байдал гэхгүй. Яг нь багшаас олж мэдэж чадаагүй юм байгаа бол өөрөө олол мэдчихэлтэй, өөрөө зүтгэл мэдчихэлтэй. Тэ? Би ч хэлдэг гэсэн. Гэхдээ энэ хугацаанд цор ганцл багштай байсан хизээс багшаа буруутгаж үзээгүй надад бүтэл байсан алдаа байсан тэгж буруутгаж үзээгүй зүгээр яг мэдхгүй юм байгаа юм чинь мэдхийд л зүтгэсэн тэгээд үр дүн гарсан тэгээд одоо бас яриа сууж байна өөртөө ихтэйгээр яриа сууж байна ер нь тэр хүн байна гэдэг чинь даруй төлөв дууга номо хүлцэнгүүтэй биш юмыг ойлгож чаддаг л байх юм бэл тэгэхээр би ингээ бодоход энэ тал дээр бол тань байг зүг байсан юм байлээ бүгдийг нэг хүнээс сурах биш зүгээр ойлгож мэдэх юмаа мэдээд тэр хүнээс мэдэж чадахгүй бол өөрөө мэдхийн төлөө явчих юм байлээ. Тийм л үү? Миний хувьд. Тэгэхгүй хүмүүс чинь тэгээд айгүй бас тийм хямдхан заяа. Би саяхан бүү болсон тэгээд ажил төрөл бүтдгүй гэж бараг нөгөө багшаа бараг буруутгах гэдэг юм дээ.
хүчтэй яатсан толгоо юм ч та. Уг нь багштай ингээл баг тэг юм болгон дээр нэг багш нэг аргалж өгч явах хэрэгтэй юм шиг тийм над тэр хүн ярьсан. Юм болгон дээр одоо нэг аж бүтгээ, тийм бүтгээ, ийм бүтгээ, багшааг үзээрэй, багшаа хараарай, багшаа өргөөрэй, багшаа засаарай гэж явж явах хэрэгтэй юм шиг санагддаг юм шиг байна. Тийм байхгүй шүү дээ. За ахуй амьдралаа бол өөрөө л зохицуулна шүү дээ. Тэр ахуй амьдрал чинь сайн муу, эрэг зүрэг юм бол чи өөрөө зохицуулна шүү дээ. Харин бөөгийн тэр эрдэм ухаан амьд багш гэдэг хүн чамд чадлынхаа ярээр заа шүү дээ. Тэгээд тэр нь чамлагдаад байвал өөрөө илүү ихийг олоод мэдчихэж шүү дээ. Барьцтай ойлголттой болж байна, баярлалаа гин. За зүгээрээ. Ер нь юмд бас их тэгж ер нь шудрал хандмаар байгаа юм л та. Ингээд юм буруутгах гал яваад гэдэг бол айгүй тэний хэрэг. Тэг яг ер нь та хэд бол онгод бол яг тэр удмын онгод гэж юм байна. Гэхдээ ер нь чи бүү болох заавал аавын ээжийн тал хамаагүй шүү. Чи ямаадгүй зул асаадаг ч гэж болно, засаадгүй ч гэж болно. Чиний л хэрэг. Гэхдээ чи юутай нөхцөж юу дуудаж байгаагаа ойлгодог байх хэрэгтэй. Тэрнтэй харьцах, дуудах, нөхцөх тэр үг хэллэгтэй байх хэрэгтэй. Чи хүнд засал хийж байгаа бол тэр хүн тохирсон засал домыг олдог байх хэрэгтэй. Чи хүнд мэргэлж байгаа бол тэр мэрэг төлөв гэдгийнхээ учрыг олж адаглаад өөрөө тэрэндээ итгэдэг байх хэрэгтэй. Тийм. Бүх чинь юу нэг тийм ойлгох ядаад байх тийм хүн юм биш байхгүй юу? Ямар хүмүүс ойлгохгүй нэхээ яг бүү болох хүн биш хүмүүс ойлгохгүй байдаг байхгүй юу? Хорин настад онгоцтой гэдгийг мэдсэн ч буух нь хингэрэг барих нь 30 гараад гэсэн тийм зүйл байдаг. Йоо байна л да. Тэр одоо миний мэддэг хуучны удган зарангууд чинь бүр 15 6 зарим нь 20 20 наснда ч юм 18-с хидчээж үж болно л да. Хууран манжгаараа бөөлж жагаад яг энэ насны түрээ цаг нь ирэхэд тэр хуйгалсан ч тохиолдлууд зөндөл байгаа юм чинь. Юм дийлэх бараг тиймэрхүү. Тэ? Зарим нь одоо энэ 20 дугаар зууны үеийн цөөхөн удган зайран энэ бүүнер чинь ер нь хуур манжгаараа бөөлж жагаад яг цаг нь ирэхээр өстой нэг хуйг хингэргээ бэлтэж бөөлдөг байсан байгаа. Гэтэ тийм л байна. Тэг янз янзлтай зарим хүмүүс бол бараг шууд тэгж хуйгалсан ч бөөнөр байгаад байдаг юм. Гэтэ энэ хуур татаж эхлэх юм буруу бол байхгүй дээ. Яг тийм юм байна. Бөөд чинь бол 20-наас 30 нас чинь залуухан шүү дээ. Зарим бөөнөр чинь бүр 40 мөч гарч иж хуйгалсан байгаа юм. 10 хэдэн жил бараг 20 жил хуураа татаж хуур манжгаараа бөөлж жагаад 20 жилийн дараа хуйгалсан шүү дээ тохиолдол байдаг. Тэр байж болно л та. Гэхдээ үнэхээр тэр онгодын янз янзын мэдрэгдээд байдаг бол тэр хуур татах чинь ер нь л тэгэл хуур татах нь их зүгээр шүү. Тэ. Яг бас нэг талаар өөрийг бас бүү болох юм мөн үү биш үү гэдгийг мэдээд авчна. Одоо хүмүүс чинь нэг юун туханд хөрөлгүй 9 шидийн хоёуг ховц хийц хингэрэг янз янзын бэлтчихэд тэгээ сүлд нь нэг олон юм бичээ нөгөө бэлтчээ нөгөөдхийг хэргийг гаргаж чадахгүй тэгээд энийг одоо яах вэ гүү хаях уу шатаах уу хадгалах уугаа мэдэхгүй ингээд болж шít. Миний хувьд бол одоо өчнөө тийм шатаас яг үнэ хэлээд. Манад өчнөө юм хүмүүс хайж явсан. Тэстэ энийг гэл. Одоо нэг таал авч үлд. Нэг харах юм гэл. Зөндөө юм шатаас. Адаглаад тэр хүмүүс нэг хуурттай явж исэн бол тэр хугацаанд адаглаад амьдрал төөрөхгүй шүү дээ. Тэ. Адаглаад тэр хуурны хөг аялгуур өнхөө онгодтой хүн бол адаглаад нэг гоён санааны нэг юм тайлагдаад адаглаад тэр онгодыг харагдаж зөөллөөд явах байхгүй юу? Тэ. Тэгэхээр энэ чиний асуултанд тийм байх ч болно болохгүй бол биш. Тэ. Болно гэж л хариулъя да. За тийм л байна да. Тэгээд багшийн тухай тийм байна. Тэр ер нь та асуулт ер нь
болцсон уу? Энийг хадгалаад татаж аваа хадгалаад YouTube channel дээр ч тавьчих болох юм да. Нэг комментууд нугасаа харагдахгүй байгаасаа ш тэ. Би өөрөө хүмүүсийн нэр дурдахгүй асуултуудыг уншаад байгаа болох юм. Тэгээ хүмүүс бас яг би надаас хүмүүс янз янз юм асуудаг. Тэр одоо асуух юм бурууч байх. Тэгээ тухайн мэдэхгүй юм чинь мэдхийн төлөө нэг асууж байгаа юм чи тэ. Бас нэг ирнэлцэл байна шүү дээ тэ. Тэр нь өөрөө нь хайж олж авсан мэдээлэл гэдэг бол чамд илүү ойлгогдож ингэж үлдэн шүү. Түүнээс зүгээр нэг ингээд нэг зүрхийн төдий тэр яад юм бол гэчээд тийгээ явах юм бол тэр бас нэг баггүй. Тэгэхээр ер нь нэгэн талын би одоо айгүй олон удаа хэлжсэн байж магадгүй. Би бөө болохгүй бол болохгүй юм байна гэж биш. Би бөө болох ёстой хүн юм байна гэж хүлээж авах хэрэгтэй баг. Түүнээс би бөө болохгүй бол амьдрал ахгүй болохгүй маань үр ширэнд орох юм байна, өвчин зовлонтой болох юм байна. Тийм болохоор бөөлөх ёстой мэн гэж байгаа бол чи тайвшир жоохон байж. Харин тэрний оронд чи би үнэхээр бөө болох хувь заяатай хүн муу юм байна гэж хүлээн зөвшөөрсөн бол тэрэндээ бүр дурлаж тэмүүлэх ёстой байхгүй. Түүнээс тэгж нэг хүмүүс нэг юм ихтгэл нь айгуу тийм худлаа байгаа байхгүй. Буудаг онгод байлгүй байт. Байж шít. Одоо зарим бөөнөр харахад гэр дүүр онгодтой тийм бөөнөр байсан байна. Тэр болгонд буудаг тавш. Юу н тэр буумал онгод гэдэг юм л да. Бас өөрөөс ч нэрлэлдэг юм. Сахиул, мануул, онгод гэх мэтэр ш тэр янз янзаар нэрлэлдэг юм. Ер нь тэр буудаг онгод гэж байна. Ер нь одоо хойдлын одоо энэ тагны бөөнөр итэр бол онгод нь орно гэхээр ер нь одоо ингээд бидний төсөөлдөг шиг ингээд нэг хүн орж ирээл цай уугаал, тамхи татаал, яриал тэ амар мэдээл золгоо тийм байдаг шүү дээ. Бөөлөл тэр онгод нь ороод гарсан байна. Бараг тэр хүн өөрөө мэдчихээн тэгэл тийм байдаг. Тэгээ буудгүй тийм онгод байна. Тэгж тахигдж явдаг онгод байна. Тэ тэр онгод ер нь онгодгүй онгод чинь хүн төрлийн хүн бус төрлийн ч онгод байгаа. Тэн дотор буудгийн ч байгаа, буудгүй ч байгаа. Тэ буудгүй нь бол сайхан дахиад харагдаад бас юм даатгаад тэгээ явж идэг байхгүй да. Бас хүний сайн муу юмыг даатгаад өөр юм бол өөрөөл юмыг даатгаад тэгээ явж идэг. Тийм онгод байна. Одоо надад ч хүртэл байна тий. Тийм одоо буудгүй тийм одоо буумал онгод яг янз янзаар нэрлэл байдаг юм л та бас тий. Тийм онгод байдаг. Тэрэн дээр бол бас юм болгоныг ч бас нэг үүсгээд ээж болохгүй шүү дээ. Чи байдаг юм байдгаар нь л сайхан ярина шүү дээ. За тийм байна. За нэг 5 минут ярилцаа тэгээ болоо. Нэг асуулт дотор байвал хүмүүс ядаа тэгээд хариулчаа тэгээ болоо. Би яг ерөнхийдөө ингээд шөнийн цагаар энэ групптэй ингээд лайв хийгээд бай гэж бодож байгаа. Яг зорилтод цөөхөн хүмүүстэй. Түнс ингээд нэг юм уйдаад ингээд нэг юм юу сонсох вэ гэж байгаа хүмүүс шиг жинхэнэ зорилтод хүмүүстэйг ингээд тэгэхээр ер нь болж өгвөл орой завтаа үед ингээд хийгээд авах чинь 11-ээс хойш л хийж таарах байх. Тэгээд сонсох боломжтой байна. За хүн ер нь өөрийнхөө бодолтойгоо зөрчилдөнө гэж байдгүй яавал гэдэг. Хүн ер нь маш их зөрчилдөнтэй байдаг ш дотроо. Нэг ингээд үзүүл яах бол үгүй дэмий чин болов. За нэг ийм оролдоод үзүүл зөв юм болов, буруу чин болов гэд. Тийм учраас бидний нэг юм үг байдаг та нэг эргэлцсэн юм дэмийгээд байдаг. Тэр бүр яг үний юм шиг санагддаг. Би бол альва юмыг ингээд жишээлбэл янз янз юм хийхээр бол яадаг бол ийдэг бол гэж тийм ингээл юм бодол эргэлзээ байх юм бол орхичдаг. Ер нь тэгээд энэ одоо бөө хүнч гэд хэлэхэд тааш юм бол нэг бөө болох. Тэр хүнд ингээд эргэлзээгүй орж ирдэг юм байдаг байхгүй. Эргэлзээгүй. Одоо зарим хүмүүс бол тэр одоо идэл хэрэглэл нарийн нанд юм хийхтэй ч үгүй тийм эсвэл нэг юм сонгохдоо ч тийм үү нэг эргэлзээгүй төрдөг юм байдаг байхгүй. Яг тэрэн дээр л байгуул зүгээр. Түнс бид нар ч байнга л зөрчилж идэв шүү дээ. Энэ дотор бодол бол нэг бол зөв ч юм шиг буруу ч юм шиг хийчүүл онох гээд байгаа ч юм шиг алдах гээд байгаа ч юм шиг болчвол зөв ч юм шиг буруу ч юм шиг тий. Тэгэхээр нэг эргэлзээгүй хүнийг за энэ л байна да гэдэг нэг юм яадаг да боддог тий. Тэр үедээ би бол тэгж л хөдөлдөг тэр үедээ. Тэгэхээр харин алддаггүй шүү тий. Тэхгүй эргэлзээ юм дээр олон удаа фейлжсэн тийм түүх бол надад байгаа. За баярлалаа.
За баярлалаа. Тэгээд за энэ үг нэг огт мэдэхгүй хүмүүс нь яаж ялгах вэ? Мэддэг хүн дээр сахиус шүтээнэ үзүүлэх ёстой юу? Юу гэсэн үг юм бол огт мэдэхгүй хүмүүс нь яаж ялгах вэ? Чи мэдэхгүй бол мэддэг хүнээс нь асууж сурах хэрэгтэй. Юм мэддэг чаддаг хүнээс. За тэгээд бүгдээ сайхан амцгаараа. Тэгээ энийгээ би татаж аваад YouTube дээрээ тавьчихна. Тэгээд нэг тийм монтажлж байхгүй шууд үлдэр чигтнэл тавьчих. Тэгээ бас хүмүүсээс нөхөд ороод сонсноос тэг хүнд хэрэгтэй нэгэн байвал тэр үз, хэрэггүй юм байвал skip тийм ээ. За тэгээд бүгдээ сайхан амцгаараа.